За өнөөдөр Бээжингийн нэг хит vintage дэлгүүрээр орж үзэх төлөвлөгөөтэй байна. Тэгээ бүгдээрээ хамт vintage дэлгүүр орцгоё. Өнөөдөр гадаа ер нь 13-4 градус байна гэсэн нэмэх. Тэгээ одоогийн бодлоор л амар дулаахан байна. Тэгээ бараг энэ оролтыг зүүх шаардлагагүй. Бараг оролттой байсан чинь халууцах гад байна. Тэгээд маргаашнаас бас буцаад хүүтэрж исэн. Тэгэхээр өнөөдрийг гоё дулаахныг ашиглаад гадуур явнаа. Сайн метроноос буугаад одоо автобусаа хүлээж байна. Яа жоохон дотор нойртой онцсон чинь тэгтээ би яар муухай харагдаад байна. За миний эхний орох vintage дэлгүүр болохоор энэ Tiger Vintage орцгоё. Бичлэг хийж болох эсхийг нь мэдэхгүй лээ. Тийм бэлтээ бүр амар бамталтай юм байна. Энэ бэлтөө амар гоё харагдах юм. Бэлтөө авчт юм уу? Ийм хар саарл өнгөтэй. Тэгээд гоё санагдаад байна. За энэ газар бол амар олон тийм нөгөө галерей энтер байдаг, үзэсгэлэн энтер байдаг. Тэгээд ер нь бол зураг авахуулах спотууд амар ихтэй. Тийм газар юм байна. Тэгээд хүмүүс ер нь бол амар их зураг даруулдаг гэх юм уу. Ингээл энэ тийм бүр ингээд мэрэгжлийн камер амарчтай ирсэн. Амар хувцсан хүмүүсүүд ирсэн. Тэгээд зураг мөргөө даруулж байна. Тэгээ би сая Tiger-гийн vintage-ээс гараад одоо дараагийн vintage руу явж байна. Гэтэ дараагийн vintage нь хаана мэдэхгүй би зүгээр ингээд хамаагүй явж байна. Ингээ орчин тойрныг хараад тэгж жаад дараагийнхаа vintage-ийг vintage дэлгүүрээ олно. Хүмүүс л айгүй гоё ингээ зураг мөргөө даруулаад гоё нөө. Энэ чинь амар том юм байна. Ингээ яваалах юм байна. Ийшээ биш, ийшээ явж үзнэ. Шивэсний газар байна. Шивэс хэлэгчтэй юм уу? Mini vintage. За, энэ vintage-ийг оллоо. Mini vintage гинэ. За, дараагийн vintage руу орцгоё. Кай люшик пима. Хада.
Энэ хөрх юм. Энэ үнээр хөрх юм. Тааж томдоод байна. Ганцхан юм. Гэтэ ийм загвартай болгоод өмсөж болох юм. Загч юм байна. Захгүй ч байгаа юм. Гэтэ энэ ялцч үе хэрэгтэй л юм л да. Гэтэ өнгөний ямар таалагдчих. Би яг ийм өнгөтэй ийм жакет аммаараа. За дараагийн винтэж. Энэ винтэж байна. За орж үзцгээе. Энэ нэг тийм playtime стилийн хувцснууд байдаг газар байна. Вау. Маягийн хувцснууд байт юм байна. Талмин энэ ертөнцийн хамгийн хүрхэн хүнийг харуулаач. Энэ яг тэр тал шиг харагдаж байна шүү дээ. Disney нөгөө бүлтэн кинонд гардаг.不敢乱说啊，监测他要注意这个小岛。Бахан алхан хүчтэй хүмүүсийн дуулаад байна. Яг юу гэдгийг нь бол мэдэхгүй байна. Энд бол музей маш их байд юм байна. За энд нэг yesterday гэдэг vintage байна. Ажиллаж байгаа юм болов. Ямар хаалгамтай юм би. Оо энэ чинь ажиллаагүй минь үү? Энэ годомж чинь бүр ингээд vintage дэлгүүрийн бүр ордон юм байна. Тэр ордон ч vintage дэлгүүрийн бүр ингээд хэсэг гэсэн үг. Одоо энэ дахиад vintage. Би ер нь бол одоо ингээд баг хиддэх vintage руугаа орж байгаа юм би. Бүгдээрээ хоорондоо харилцан адилгүй өөр ингэсэн нэг тийм өрмөцтэй тийм vintage дэлгүүрүүд байна. За дараагийн vintage. Яа, ямар олон vintage дэлгүүртэй юм бэ?
За ерөнхийдөө зөндөө явлаа. Жохон ядарчихлаа. Энэ амар том юм байна. Тэгээ би сая хамгийн ихний орсон Tiger гээд vintage дээр нэг тийм хөрхөн oversize нэг тийм болтоо өмсөж үзсэн баггүй юу? Хар саарлан гэдэг. Тэгээ тэр болтоогоо авахар шийдлээ. Тэр амар хөөрхөн байсан. Хөөрхөн болтой байсан. Материал нь бүр айгүй гоё материалтай байсан. Тэгээд яа ямар хөөрхөн эсвүүдтэй юм бэ. Бүр ингээ хараад яваад байна. Тэгээ нэг гоё газар олоод суугаад нэг гоё гөлийгөөд суумаар байна. Тэгээ одоо хүн авчиж магадгүй гэж бодоод нэг болтоо. Тэгэхээр очиж болтоогоо авчаад нэг гоё газар олж суугаад жоохон гөлийгөө суучдаг юм гэж бодлоо. Гэхдээ одоо ер нь жоохон нар чарахгаал байна. Хөөрхөн юм аа. Эсвэл хөөрхөн газар байна. Болтоогоо авцсан. Одоо харин явах уу? Нэг газар олж суух уу гэж бодож байна. Гадаа ерөнхийдөө бол харанхуй болчлоо. Одоо юу гэвэл бүрий боллоо. Явах уу? Явд юм уу?